За номны танилцуулга хүмүүс юм хөдөө орон нутгаас ном ашиг асууж байгаа учраас ном за өнөөдөр манай уралдан дээр зарагдаж байгаа дийлэх хотоо юмнуудын бүгднгийнхэн танилцуулгыг оруулна. Лайв тасраад ороод явна шүү. Одоо номны танилцуулга яваад дуусаад зоосон шүлжимлүүдийг бүгдийг танилцуулаад дуусаад даалганы ут тэгээд даалганы ут дуусны дараа хийтэй дайлангийн бэлцүүд хийтэй дайлангийн бэлтснүүдийн дараа амтан гих мэтчлэнгээр ингээд лайвд салаад явна шүү. За тэгээ тэрнийгээ үзэж байгаа захиалга өгнө бүх одоо хүсэж байгаа захиалгануудын өнөөдөр захиалга бол өөрөөсөө зогссон байж байгаа. Анх захиалга ачаал дийлэхгүй байгаа учраас зогссон байгаа шүү. Тийм болохоор зөвхөн бэлэн бэлтцүүд хөргөлтэй гарахаар болж байгаа. За ном сонирхож байгаа хүмүүсийн анхаарал энэ одоо манай дээр гарч байгаа 3 хээний ном ингээд 4 5 гэсэн ном байгаа. Нэг ном нь 30,000 төгрөгөөр зарагддаг. За ингээд бүх ном маань өөрөө цагаан хар хортой цаас нь ороод явж байгаа. За ингээд гэрэл хасахгүй бол зарим нэг зүйл нь за одоо ярьж тийм. За ийм байна. За ингээд энэ ном маань ингээд калкин цаасан дээр ингээд гаргацсан байгаа. Өөрснөө нөгөө зураг буулгаад дайлан дээрээ тэгээд нөгөө яа гэсэн үг шүү дээ тийм ээ. Дайлан ч юм уу одоо юу ч байдгийн дээл хуцтай бүх юм дээр ингээд буулгаж болохоор ийм ингээ байгаа. Хээ бол тавтагдахгүй 3 номны 3 хээ тавтагдахгүй. Нэг ном бол ойролцоогоор 250 гаруй хийтэй. За энэ дээр ерөнхийд нь бол бас зааварчилгаанууд өгсөн байгаа. Баг гар ер нь хэдийн хэмжээтэй, дундгаар их гар хавтганы хэмжээ, яаж эсхүр хийх үү, хэдэн сантиметрээр яах вэ гэсэн ерөнхий жижигхэн заавартай. За ингээд энэ чи хээ одоо яаж яах вэ гэсэн жижигхэн зааврууд энэ дотор орцсон байдаг байгаа. За энэ ном 5 дахь ном нь бол юм. За 5 дахь номны нэг онцлогны үйл дандаа шинэ хээнүүд орчихсон. Амтан хээ жигд орсон байгаа гэсэн. Бүгдэнд нь 4 хүчтэн байгаа. FT4 байгаа. Гэхдээ хээ одоо амтангоо тавцахгүй гэж ойлгоорой. Ингээд нэг ном нь 30,000 төгрөг гэсэн үг. За тэгээд хөргөлт хотод дотор бол 5,000-аас 7,000 төгрөг байгаа. Хөдөө орон нутагт 5,000 төгрөг нэмдгэн шуудан байгаа шүү. За хөргөлт дээр. За Монгол шуудангаар явуулж байгаа. За энэ 4-р номон дээр бол мөн бас ялгаагүй. Энд чинь ингээд юу н оролцсон. Энд чинь хар цагаан хортой цаас цагаан балтаагаа дагалдана. Ялаа 30,000 төгрөг. За ингээд 250 гаруй бас хийтэй. Энд одоо ингээд 12 жил гэхэд бол тавцахгүй. За ингээд хээ амтангууд ингээд хосолсон ийм ном байгаа шүү. За ингээд бас 30,000 төгрөгийн үнэтэй. За энэ номны нэг онцлог нь 4-р номон дээр 3D орсон байгаа. Бусад ном дээр бол 3D ороог байхад энэ ном дээр 3D орсон. За ерөнхийдөө жоохон тийм одоо хялбар биш гэсэн үг. Одоо хээнүүд нь бол нэлийн бас оёдол шаарддаг. Нэлийн юм аяа сурцсан хүн бол энэ 4-р ном бол зүгээр. 5-р ном бол ер нь сүүлийн үеийн шинэ хээнүүд бүгд орсон гэж ойлгож байна. За 3-р номны хувьд бол мөн ялгаагүй хар цагаан хортой цаас дагалдана. Энд чи хэмжээ дамжаа бүх юм ингээ оруулсан байна. За энэ 3-р номны хувьд бол хавтаг их гар дунд гар гэсэн хэмжээтэйгэр зургнууд бол орсон байгаа. За тэгээд мөн ялгаагүй 250 гаруй хээ амтан бүгд бол орсон байгаа. За энэ бол ерөнхийдөө анхан шатны ч юм уу эсвэл бол зүгээр нэг хүнд юм оёхгүй гэсэн хүмүүст бол энэ ном бол авахд бол зүгээр гэж ойлгож байна. За хөдөө орон нутагт бэлдэж хийж байгаа хүмүүс байвал 3 ном бол гуруулагийн авал их зүгээр. За 5 6 дугаар номоодоо гарах бас явж байгаа. Тэрэн дээр бол бүх сүүлийн үеийн бас дандаа шинэ хээнүүд манай зураач нар өөрснөө зохиосон зарим хийх хээнүүд бол тэгж орсон байгаа шүү. За тэгээд энэ ном маань өөрөө 30,000 төгрөгийн үнэтэй. За номын танилцуулга ингээд дуусчихна. Одоо лайва таслаад үргэлжлээ зоосон шүлжмэл сонирхсан хүмүүс маань ороод ирээрээ зоосон шүлжмэлүүдийг үзүүлээд тгий.